Яг юуг мэддэг чаддаг хүн болохоор хакер гэж үнэлэгдээд байгаа. Манай байгууллагын Wi-Fi-ыг одоо чи хакерч чадах уу? Чадна. Ер нь бол гайгүй амархан. Засгийн газар улс ер нь төр хэр энд ашиг бүгд өгдөг. Аюулгүй байдал ч өөрөө айгүй комплекс ойлголт учраас бүрэн хамгаална гэдэг бол ер нь боломжгүй. Монголд ер нь хамгийн аюулгүй байдлаа сайн хангаж чадсан салбарууд нь юу вэ? Банк бол ер нь олсон ашигын дийлэнх хувийг нь өөрсдөө аюулгүй байдлаа зориулж байгаа. Ер нь заяа Монгол хүмүүсийн дата үн цэнтэй юм. Тэн дээр нь дандаа жүжигчд тохиолдчихдаг. Тэр ер нь бол миний үзэхэд буруу гэж боддог. Яг ингээ харангуут дийлэн хакерууд ер нь хакер гэж мэдэгддэг юм л. Яг жинхэнэ хакер бол. Одоо ингээл нэг халдлага хийдэг тал нь байна, хамгаалдаг тал нь байна. Энэ хоёрын хөгжил ер нь зэрцэж явж байгаа гэж бодож байна. Эсвэл энэ арай дээр яваад байна. Халдлага хийж байгаа нуртай байж байгаа. Хакерууд өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хангадаг вэ? Өмнө нь ингээд бэлтгэцсэндээ айдад энэ хамгаалцсан байсан бол магадгүй тэр эрсдэл үүсэх интернетийн нэр хүнд унахгүй байх эрсдэл одоо боломж байсан байхгүй. Одоо бид нар утас лаптоп гэдэг ер нь хувийн төхөөрөмжүүдэд одоо халдлагаас яаж хамгаалах вэ? Яг халдлага хийдэг хүний хувьд гэхэд Windows-ийн систем нь аюул төвөгтэй. Маа төрийн ажилч Viber дээр явдаг шүү дээ. Viber ер нь аюулгүй төлөвлөмөн үү? Зүгээр бэрхэж ингэсэн байдаг шүү дээ. Тэр чинь учиртай байхгүй. Тэр хүн чинь мэдж байгаа аюул IT-ийн мэдлэг байгаа шүү дээ. Тэр чинь би ч гэсэн халдлага төртөх эрсдэлтэй байна гэдэг юм байгаа байхгүй. Манай бас өөр улс руу халдлага хийдэг. Шууд химэл оюун ухаанаар шин төрлийн цорхоо гаргадаг юм. Dark web гэдэг чинь ерөөсөө л та одоо энгийн үн төсөөлөхөд зүгээр л битүү хакертай харанхуй өрөөнд та орж ил гэсэн үг байхгүй. За сайн байцгаана guys, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд уулзаагүй баг подкастаар уулзаагүй баг 2 сар болчих. Тэгээд энэ удаагийн дугаарын зочноор System Center компани CISO тий CISO Mazala CyberSec community-гийн хамтран үүсгэн байгуулагч, YouTube-ийн контент бүтээгч Phantasm ялгуун маань хөрөлцөн ирсэн байна. Тэгээд ялгуун битээр өнөөдөр юу ярих вэ гэхээр мэдээллийн аюулгүй байдал. Тэгээд энэ төрлийн ер нь бас халдлах хэрхэн явагддаг тий. Тэгээд ер нь интернет орчинд ер нь өөрийнхөө дата мэдээллийг хэрхэн хамгаалах. Тэгээд бидний гаргадаг алдаанууд юу вэ? Ер нь жоохон айгу нарийн гоё practice based. Тэгээд дээрэс нь бас ирээдүйд ер нь юу болох вэ гэдэг рүүгээ чиглэсэн. Гоо сонирхолтой болох байх гэж бодож байна. За тэгээд урилга хүлээж авч ирсэн баярлалаа. За урьсан баярлалаа. За хамгийн ихний асуулт заяа. CISO гэдэг наваа би сая буруу дуудаа CISO гэдэг. Энэ албан тушаалыг яадаг албан тушаал вэ? За яг би яг энэ албан тушаал руу ороод нэг 5 6 сар л болж байна л да. Тэгээд үндсэн суурь маань бэкграунд маань нөгөө инженер суурьтай. Тэгээд зайлшгүй инженерээс нэг ахлах болоод ахлахаас дээшээ болох шаардлага үүссэн яг компанийн хувьд. Тэгээд ерөөхдөө бол CISO буюу одоо кибер аюулгүй байдлын хариуцсан захирал гэдэг албан тушаалд орж байгаа. Энэхүү албан тушаал маань ер нь юу гэдэг вэ гэхээр тухайн одоо өөрсдийн байгууллагын кибер аюулгүй байдлыг бүрэн одоо удирдах явах хэвээр. Нэгэсний тэр хүний нуруунд дэр бүх зүйл ер нь бол байдаг гэсэн үг. Техникийн рууч орно бас өөрсдөө удирдлагын одоо ажиллаж байгаа хүмүүстэй ахлах болон нэрүүдтэй юмнуудаа заа зөвлөд ер нь бол явдаг гэсэн үг. Окей. Бид нар ер нь Canon дээрээс чардаг ер нь багасаа ч гэсэн яг бид нар чинь нөгөө нэг Gen-Z үе болохоор digital natives гэдэг нэг дижитал уугуул гэдэг технологитой айгу ойрсон. Тэгэхээр энэ хакер гэдэг hack гэдэг юм өөр бидний багаас айгу ойрхон байсан гэх юм. Тэгээд ер нь хакер гэдэг хүнийг яг юуг одоо мэддэг чаддаг хүн болохоор хакер гэж үнэлэгдээд байгаа юм тий. Тэгээ ялгуун яг өөрөө хакер мөн үү? Би миний хувьд бол ингэж боддог юм. Яг хакер гингүүд угаасаа манай нөгөө мэрэгчлэлтүүд байгаа шүү дээ Монголд байгаа. Тэд нар маань өөрсдөө ер нь хакер гэж хэлэх дург байдаг байхгүй. Ягаад гэвэл амар өндөр тэмцээн зүртэй. Яг Монгол улс болон дэлхийд ихэнд яг хакерын хүний миний юу гэж дүгнэдэг вэ гэхээр ер нь нэг тийм эд шидтэй шиг санагддаг надад бол. Яг хүн харахад ингээд яаж хийгээд байгааг мэддэхгүй мөртлөө тэр зүйлийг ингээд одоо эзэлж авах ч юм уу те халдлага хийх тэрэн дээр өөрийнх нь нэрийг үлдээх гэдэг ч юм уу олон зүйл хийдэг. Тэгэхээр яг хакер гэж яг явна гэвэл өөрөө юм одоо энэ зүг байдал болон цорхоо гэдэг зүйлээ өөрөө олж чаддаг. Өндөр ур чадвартай. Тий яг онлын үүднээс үзэхэд нэг тиймэрхүү байдлаар хэлнэ. Тэгээд янз бүрийн хакер байгаа л та. Яг заавал сургуулаа төгсөөд хакер болно гэсэн юмс байхгүй. Дийлэнх хакерууд ер нь бол нэг graduation гэдэг зүйл ер нь хийгээгүй байдаг. Ерөөсөө сураагүй анханасаа зүгээр оролцоороо сурцсан хакерууд гэсэн байдаг. Тэгэхээр яг хакер гэлж гингүүд өндөр түвшний мэдлэгтэй тийм зорилготой одоо хүн хэлж байгаа. Хүн өөрийнхөө хувьд тэр хүнийг хакер гэж дүгнэх нь өөр л байгаа юм байна л тий. Ялгууны хувьд ер нь хизэнээс эхлээд энэ салбар руу орох болов. Ер нь яагаад за би ерөөсөө яг энэ чиглэл рүү мэдээллийн аюулгүй байдал чиглэл рүү явах хэрэгтэй юм байна. Ирээдүйд хакер болох хэрэгтэй юм байна гэдэг мөрөөдөл яг юунаас эхлэв? Одоо нэг ингэдэж шүү дээ. Компьютер тоглож байгаа бол нэг тоглоом ер нь энэ компьютерийг би одоо цаашаа ингээд
нэлээсээ сурах хэрэгтэй. Энэ тоглоом яаж ажиллах энэ төр гэдгийг нь сонирхдаг шүү дээ бид багасаа. Яг чиний тэр эхлэлийн цаг хаана вэ? За бүр эхнээс нь л ярихаар болно л да. Ер нь бол нэгдүгээр ангиас эхлээд компьютер нэлээд сонирхож эхэлсэн. Тэгээд яг хакинг гэхээс илүүтэйгээр код тал руугаа програмчлал гээд тухайн үед бол яг систем аюулгүй гэдэг мэргэжил бол тийм байгаагүй. Тэр үед программист буюу програм хангамжаа гэдэг анги бол нэлээд тренд болж байсан анги. Тэгээд компьютертэй нэлээд ойрхон байсан. Тэгээд тоглоом нэлээд тоглодог байсан. Тэгээд тэрийгээ дагаад явж байтал нөгөө ийш өгөх шаардлага үүсээд тэгээд ийш өгсөн чинь ерөөдөө бол 2 анги одоо байсан. Програм хангамж болон систем аюулгүй. Тэгээд систем аюулгүй гэдэг мэргэжлийг юу мэдэхгүйсэн. Тэгээд тэнд байсан хүнээс нь асуусан чинь наа ч юм бол ингэдэж штэ ер нь ингээ кодооч бичин тэрийгэж хамгаалж халтаж чаддаг хүн. Тэгэхээр ер нь бол би шууд ойлгохдоо 2 ийм ур чадварыг зэрэг эзэмших боломжтой байна гэж ойлгосон. Тэр үгийг чамд хэн хэлсэн? Тэр шүтээсийн нэг тий нөгөө сонголт өгдөг тийм хүн дээр. Nice. Одоо чи сая ярьлаа шүү дээ мэдээллийн аюулгүй байдал, системийн аюулгүй байдал. За тэгээд онлайн орчинд бидний мэдээллээс харж байхад бол кибер аюулгүй байдал гэдэг. Энэ хэд ер нь ойлголтын хувьд ер нь ялгаатай юм. Одоо хоёлаа энэний тухай одоо цаашаа ингээд тэр чигтээ ярих учраас эхлээд ойлголтоо ойлгоё. Нэгтгээд яг чамаас гоё тайлбарыг сонсвол. Одоо мэдээллийн аюулгүй байдал, системийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал. За миний өнцгөөс энэ бас яг ингээд бас тодорхой ойлголтос биш байгаа. Ер нь бол систем аюулгүй байдал гэдэг нь бол ойлгомжтой. Систем ярьж байгаа. Систем болон түүний аюулгүй байдлыг гэдэг нэг зөвхөн системийн талаар ярьж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал гэхлээр илүү бас том цар хүрээтэй. Гэхдээ би яг сүүлд ингээд Орос болон одоо гадаад тэмцээнүүдэд яваад үзэхэд Орос болон одоо Европын орнууд ч юм уу те илүү кибер аюулгүй байдал гэдгийг номер 1-т хамгийн том нь гэж үздэг. Тэгээ кибер аюулгүй дотроо нөгөө мэдээллийн аюулгүй байдал нь ингэж ордог гэсэн үг. Америк болон энэ одоо Япон ч юм уу те энэ орнуудад болохоор ер нь мэдээллийн аюулгүй байдлыг том нь тэр дотроо кибер аюулгүй байдал гэдэг нь илүү нөгөө техник салбар гэж явдаг. Тэр ингэж ойлгосон юм л тээ. Тэгэхээр энэ чиглэлийг хүртэл одоо энэ чиглэлээр манай сэтгүүлч ч юм уу те эсвэл контент креаторууд одоо контент бэлтгэх мэдээллийн бэлтгэхдээ ер нь энэ чиглэлийн бас мэдээллийг өөрсдөөс мэддэг байхвал мэдээлэл ядаж зөв ойлголттой хүрээнд хүрэх нь шүү дээ те. Тийм гэсэн үг. За окей. Монголд ер нь энэ төрлийн мэргэжилтнүүд ер нь яаж бэлтгэгдэж гараад байна? Одоо чи сая хэллээ Яшүгод их сургуулийн нэг зам байна. Өөр бас ингээд хувийн одоо сургалт ч юм уу те. Гэхдээ би тэр хэр их байдаг үгийг сайн мэдэхгүй байна. Ер нь одоо би одоо дүүгээ энэ системийн аюулгүй байдлын чиглэлээр сургаад мэргэжилтэн болгоё гэх юм бол ямар зам манад үднэлттэй байна? За мэдээж нэгдүгээр зам бол нөгөө хүн болгоны ер нь явж байгаа зам байгаа те. Гэхдээ их сургуулаар яг дамжаад явангуут ер нь бол яг 100% бас мэдлэгийг олохгүй. Тэрэн дээр хүмүүс нөгөө нэг буруу ойлгоод байдаг нь би энийг төгсчвөл 4 жил ингээд гараад ирэнгүүт шууд хакер болчихно гэж ойлгодог. Тийм ерөөсөө байхгүй. Энэ хугацаанд ер нь бол суур юмнаа л үдэж амждаг. Тэгээд тэр нэг замлаар явж болно. Эсвэл нөгөө сургалтын төвүүд байгаа. Тэгээд сүүлийн үед нэлээд олон сургалтын төвүүд гарч ирж байгаа. Чиний санаж байгаагаар ер нь хэд вэ? Цаас их баг тийм одоо яг нийтлэг олон нийтэд хүрсэн одоо олон жилийн туршлагатай гэвэл нэг 2-3 ширхэг л байна. Үлдсэн сургалтын төвүүд бол шинээр гарч ирж байгаа гэх юм уу? Тэгтээ зөвхөн систем аюулгүй байдал уу? Тий, ер нь кибер аюулгүй байдал талтай. За. Одоо жишээлбэл манайх болохоор яг кибер аюулгүй байдал биш. Одоо IT тал руугаа. Одоо бүх төрлөөр нь сүлжээ, аюулгүй байдалтай. Одоо бусад бүх төрлийн одоо сүүл дата аналист хүртэл орж ирж байгаа. Тэр сургалтуудыг бүгд ингэ орж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрэнд ороод нөгөө сертификашн гэдэг юм аа даа шүү. Тэр чинь нөгөө олон улсын зэрэг авдаг. Олон улсын зэрэгтэй болчингууд чинь тэр хүн заавал нөгөө нэг бас их сургууль сурах шаардлага үүсэхгүй гадаад руу ажиллаад мөнгө олоод явах боломжтой гэдэг юм замнал шинээр гарч ирж байгаа. Хуучин бол сонголтгүй байсан шүү дээ. Ерөөсөө шууд л ордог гэсэн. 3 дахь зам нь бол жинхэнэ өөрөө сурах. Тийм гэсэн. Тэр бол айгүй тойроо зам. Айгүй тойроо гэж бодож байна тий. Гэтэ чи хоёлаа яг подкаст эхлэхээс өмнө ихэнх нь баг нөгөө нэг юу гэдгсэн шүү дээ тий. Их сургуулийн замаар яваагүй байдгаа гэдэг. Тий. Яг уу тэр нөгөө нэг яг сонгогдсон нэг нь л тэгж айгүй сайн явж байгаа. Жишээлбэл ингээд 100% ингээд одоо өөртөө менежмент хийхгүй өөрөө зүгээр сурна гэдээ явчихгонгууд юунаас эхлэхээ сайн мэддэг байхгүй. Тэгэхээр ингээд бүх юмыг л сурж иж энэ л зөв юм байна гэдгийг ойлгож байгаа. Их сургууль болохоор яг тэрийг нь чиглүүлээд өгчдөг. Тэр нь айгүй бас давуу талтай. Гэтэ бас сул тал ч гэсэн бас байгаа. Одоо чи сая түрүүн зэрэг гэлээ те олон улсын зэрэг. Тэнгүүт энэ мэрэгчлэр ер нь явах гэж байгаа хүмүүс бол энэ салбараар явах гэж байгаа хүмүүс бол яг ер нь тэр зэргийн төлөөлөл ер нь тэрийгээрээ ранклэгдэх ч юм уу те. Яг нийтлэхээр л те. Хувь хүн болгон айгу жинэс хүн ч хийж болж те. Тэр зэрэгч хамаагүй бүх юм хийждэг хүн хийж болж те. Тэр зэргийн талаар хаанаас ямар зэрэг олгодیں۔ Тэгээд ямар зэрэг байдیں۔ Энэ талаар явал энэ зөндөө юм ярина. Одоо жишээлбэл
Миний хувьд бол одоо нэг 5 6 яг expert төвшний сертификат авсан байдаг. Тэнгүүд одоо би бол dance certification гэдэг ийм road map-аар явсан байхгүй. Тэнгүүд өөр хүмүүс яаж болох вэ гэхээр сургууль төгсөөд мастер болоо доктор болж болно. Тэр замл нь болохоор илүү нөгөө нэг багшлах сонирхолтой хүмүүс ирээдүйд. Миний талынх болохоор certification гэдэг нь гадаадын том компанид ажиллах ч юм уу тэр үед маш хэрэг болдог. Эсвэл нөгөө 100% өөрөө нохоо сурцсан хүмүүс гэдэг нь болохоор бас том компанид тэр хүмүүсийг бас авах нь жоохон бага байгаад. Тэнгүүд нөгөө нэг тэр хүмүүс зориулаад өөрсдийнх одоо системүүд бааш том Microsoft-ийн систем болон Apple-ийн систем. Энэ системүүдээс алдаа болоод тэрүүгээр бүртгэгдчихвэл тэр хүний шууд certification ч юм уу PhD юм гэж явдаг гэсэн үг. Тэр шууд ажиллаа гэсэн. Хойл ер нь яг introduction мангар хорд мангар тавш мангар ойлгожтой гэлс ярьчлаа тий. За Монголд ер нь энэ чиглэлийн мэргэжилтнүүд одоо хэр их бэлтгэж чинь жилдээ ер нь хэдэн хүн гарч ах шиг байна. Чиний таамгаар. За ер нь яг намайг орж явах үед бол нэг 80 хүүхэд ороод 10 хүүхдэл төгсөж байсан. Яг манай ангиас гэвэл танай ангиас. Тий. Дээд үеийнх гэвэл бүр багассаа явчихна. Төгсөж байгаа хүүхдүүд нь 4 5 ч юм уу тий. Одоо сүүлд хүүхдүүд бол нэлээд олоолаа төгсөж байна. Бас тэр итгэх нь аягүй сайжирч байна. Тийм тэгж одоо ер нь харж байна. Тэгээд дээрэс нь шүтээс бэлтгэж байгаа, мөс бэлтгэж байгаа. Мөст яг аюулгүй анги байхгүй. Байхгүй. Тийм. Сүлжээний гэж анги байгаа. Яг бэлтгэж байгаа нь одоо шүтээсээ холбоотой. Тэгэхээр улсын хэмжээний яг улсын их сургуулиудын хувьд бол ганцхан шүтээс л одоогоор бэлтгэж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр жилдээ Монголд яг албан ёсоор улсын бэлтгэж байгаа мэргэжилтний тоо нь бол нэг 30 дотор байгаа юм шүү дээ. Тийм, ер нь бол тийм. Тэгээд бас нөгөө нэмэлтээр юу тусгай хүчний нөгөө батлан хамгаалах орж байгаа. Сүүлд нэрээ нэг шинэ анги нэмэгдсэн. Кибер айлгаад тэгээд хамгийн анхныхаа төгсөгчийг бас авлаа гэдэг өнгөрсөн жилээр. Би яг ярьжсэн гэсэн юм. За ямар төрлийн одоо тэгвэл энэ системийн аюулгүй байдлын чиглэлийн ажилтнууд дотор за хакерууд гэдэг энгийнээр ярьчих. За тэрний хоёулаа үн цэнийг нь бол ихэнд ярьцсан учраас хүмүүст ойлгомжтой байх үднээс хакер гэдэг үг ашиглаж байна. Хакерийн төрлүүд одоо ямар төрлийн хүмүүс байна? Би зүгээр яг сая чамтай ярилцахаас өмнө зүгээр нэг хальт нэг харсан чинь хар малгайтай хакер, цагаан малгайтай хакер, саарл малгайтай хакер одоо англиар бол black hat hacker гэлтэй. Тэгж ангилж илээ. Тэд нар нэг яг юугаар ялгаатай гэсэн үг. Ер нь тэрнээс гадна дахиад баг 10 хэдэн төрөл байна. Гэхдээ нийтлэг ашиглагддаг байна. Одоо жишээлбэл хар малгайт гэдэг нь дийлэнхтэй нөгөө зорилго нь мөнгө олох зорилготой. Мөнгө олно гэдэг чинь одоо сайнаарч байж муугарч байж болно. Дийлэнхтэй муугар гэсэн үг. Жишээлбэл одоо улс хоорондын халдлага хийдэг ч юм уу те мэдээлэл хулгайлна. За тэгээд саяхан болсон кейс гэвэл нөгөө хойслонгасын хакерууд байгаа шүү дээ. 1.5 тэрбум долларыг олж чадсан гэд Bybit гэдэг одоо crypto exchange-с гэхдээ ч юм уу иймэрхүү байдлаар мөнгө олох зорилготойгоор хийдэг. Ерөөсөө л жоохон байхасаа эхлээд өөрөө юм ухаад өсцөө. Тэгэнгүүтээ дандаа л хүний мэдээллийг хулгайлж мөнгө олдог. Зарж те одоо dark web дээр ч юм уу зардаг. Цагаан малгайд тэгэхээр дийлэнхтэй ер нь одоо Монгол ажиллаж байгаа систем админ ч болно. Ер нь хамгаалж байгаа талын хүмүүс. Хамгаалж байгаа талын. Сайн талын хүмүүс. Сайн талын хакерууд гэсэн үг. Grey hat гэхлээр бас их сонирхолтой. Би жишээлбэл заримдаа grey hat амьдэрдэг байхгүй. Тэрний үг гэхлээр ингээд өдөр ч юм уу ингээд багшлах үедээ багшилж байна. Одоо оройн тэмцээнд орох ч юм уу эсвэл те халдлах хийх тиймэрхүү кейсүүд байдаг. Тэгээ энэ болохоор аль алийг нь хийдгийг grey hat гэдэг. Цагаан малгайт болохоор сайн тал нь. Гэтэ ер нь бол нэг хууль ёсны л халдлах хийж гэсэн үг тийм гэсэн үг. Албан ёсоор гэрээ байгуулаад тухайн байгууллагын тийм зөвшөөрлөлтөөр нууцын гэрээтэйгээр. Гэхдээ тэр тухайн байгууллага чамайг яг хэдийн хугацаанд яаж халдлага хийж байгаа гэдгийг бол мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэр нь бас олон төрөл байгаа. Тэрийг бол юун дээр тусгачих юм те. Тийм. Нууцын гэрээгээд явангууд чинь тэр чинь нөгөө нэвтрэлтийн шалгалт гэдэг ойлголт болоо. Pin test гэдэг. Яг бас white attacker-ууд өөр юу гэдэг вэ нөгөө юм bug bounty гэдэг юм систем байдаг. Тэр систем нь ингээд хакер болон нөгөө хэрэглэгч хоёрыг холбож өгдөг гэсэн үг. Хэрэглэгч нь компаниуд байна. Компаниуд нь өөрсдийнхээ алдааг олуулмаар шүү дээ. Тэнгүүтэр HackerOne гэдэг вебсайт руу өгчдөг гэсэн үг. Манайхыг ингээд тавиад өгч яана дээр. Тэнгүүд хакерууд HackerOne руу холбогдно. Тэгээд алдаа тэнцээс олчвол HackerOne одоо нөгөө хүмүүс мөнгөө HackerOne руу шилжүүлээд HackerOne хакерууд руу мөнгө шилжүүлнэ гэсэн. Энийг бас цагаан малгайд гэж байгаа. Nice. Хакерууд ер нь яг ямар ур чадварыг бүр хамгийн сайн эзэмшсэн байдیں۔ Одоо тэ жирийн хүмүүсээс илүү яг юугаараа хандлага одоо сэтгхэн одоо хуульчтал шал өөр гэж. Одоо би нэг хуулийн бэкграундтай болохоор тэгж хуульчтал ингээд хүмүүсийг одоо ойлгодгоос илүү арай өөр цаатай хуулийн нэр томьёог бол арай өөрөөр ойлгоод одоо хүмүүсийн ойлгох шал өөрөөр хардаг. Хакерууд бол шал бас өөрөөр хардаг
бах мэдээж угаасаа ойлгомжтой. Тэгээд одоо жишээ нь одоо гэдэг чинь би чамаас орж ирэхэд лаптопоо гэж асуултууд харуулсан шүү дээ. Тэр бол өөр энгийн үнийн нүдэнд бол зүгээр л одоо ахын асуултаа харж байгаа гэж бодож байгаа боловч чиний нүдэнд бол бараг цаашаа хэдэн доллар олох вэ гэдэг нь хүртэл тогтоогдсон байдаг бах тий. Ерөнхийдөө бол би ч нэг аюулгүй байдлынхын баг бүгдийг тань. Тэгээд дийлэнхтэй нэг хамт юм хийж исэн. Тэгээд харахад бол дийлэнх нь айгүй нэг дотгошоо хүмүүс. Тэгээд техник сүртэй болохоор ерөөсөл компьютертайгаа л найзалдаг. Дийлэнх нь. Би болохоор яг үндсэн бэкграунд нь жоохон ондоо байсан. Би чинь өөрөө нөгөө бүжгэлж байжгаад урлагийн салбарт байжгаад орж ирсэн болохоор ч тэр юм уу илүү аюулгүй байдлын салбарын техникийн скил мэдээж байгаа. Үүн дээр нэмээд урлагийн ур чадвартай. Тэгэнгүүт яадаг вэ гэхлээр тэрийг шууд ашиглаж болно. Шууд таны одоо энэ компьютерыг хакдахын тулд би яаж тэр зорилготой хүрч болох вэ гэдгийг бүр урлагийн төвшөнд мэднэ гэсэн үг. Нэг басны те одоо яаж болох юм та код бичиж ахт чинь би заавал ингэж халтлах хийж орохгүйгээр бичээд авчдаг ч юм уу эсвэл таны бичиж байгаа кодыг чинь харчдаг ч юм уу. Тэр скил ер нь бол маш хэрэгтэй. Тэнгүүд хакерууд ер нь бол одоо нэг өрөөнд орж ирлээ гэж бодоход танай байгууллагын чухал системийг хакдах гэдэг зорилго байвал юугаар дамжих вэ гэдгийг аль хэдийн харцсан байдаг. Нэг басны тэр дээр камер байвал аль хэдийн тэр камерны хуучин хөлбөр байна. Энэ халдлага төртөх эрсдэлтэй эрсдэлгүй гэдгийг тооцоолсон байдаг. Гинт дундуур нь хойлоо зүгээр амар энгийн юм явуулчихсан. Хүмүүсээ жоохон яах үтнэс, сэргийх үтнэс тэгэхээр манай байгууллагын Wi-Fi-ыг одоо чи хакерч чадах уу? Чадна. Яаж? Ер нь бол гайгүй амархан. Аха. Тий. Wireless гэдэг чинь өөрөө би чинь технологиудын бүгдийг мэдж байгаа. Тэгээ танаа хаана байгаа юу гэдгийг нь олоход бол амархан гэсэн үг. Тэгэхэд чамд нэмэлт түүл мөл одоо гэдэг чинь тиймэрхүү юм шаардлагатай юу? Эсвэл зүгээр л лаптопоо дэлгэчихэд болох уу? Ер нь бүх юмтайгаа явж байгаа байхгүй юу? Аа. Тий. Одоо цөөхөн дотор бүх юм явж байгаа. Тэгээ чамхан лаптоп л шаардлагатай байх болох. Тий, лаптоп байх л болчихно. Тэгээ нэмэлтээр нэг ганц төхөөрөмжл байгаа. Тэр нь жижиггээ. Жижиггээ төхөөрөмжлээ. За маш ивгүй. За окей. За энэ дээр нэг юм статистик байна. Би яг чамтай яг ярилцахаас өмнө харсан. 2024 оны байдлаар олон улсын кибер аюулгүй байдлын индексээр Монгол улс 194 орноос 103-т орсон байна. Энийг бол би юу нэг айгу муу зүйлт гэж хараад байгаа байхгүй юу? Энэ юутай холбоотой гэж чи юу бодож байна? Мэргэжилтнүүд зөвхөн байна уу? Эсвэл байгууллагууд энэ дээр нэг ханцаа ажилтнууд өгөхгүй байна уу? Тэ манай улс ер нь одоо тэ засгийн газар улс ер нь төр хэр энд ашиг бүгд өгдөг. Тэ яг аюулгүй байдлын мэргэжилтнээс үүднээс харахад бол манайх айгүй сайжирсан байна. Тэ өмнөх үе сайжраад 103 байна. Сайжраад 103-оор орсон байна. Өмнөх үе бодонгот ер нь бол бүр нэлээд хэцүү байсан. Дийлэнх нь ер нь бол иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй байдал гэдэг зүйл орж ирж байгаа. Үүнээс гадна том одоо над индекс дээр ч орж ирж байгаа юм. Байгуулгын. Одоо C-level-ийн хүмүүс маань аюулгүй байдалтай ерөөсө хөрөнгө оруулдаггүй. Тэр айгүй чухал гэсэн үг. Тэгэхгүй бол одоо ингээд одоо энгийн салбар байж болно шүү дээ. Одоо талхны үйлдвэр хийдэг компани байлаа гэж үдэл та. Тэгэхэд гадны үнээс харахад над дээр ч аюулгүй байдлыг ямар хэрэгтэй гэж хардаг байхгүй. Яг үүндээ тэр ажиллаж байгаа системүүдээс талх барьж байгаа систем бүгд ухаалаг. Ухаалаг гэдэг чинь яг нь системтэй ажиллаад ийм системтэй холбогдсон шүү дээ. Тэнгүүд тэр рүү хатлага төртвөл хэдэн минут зогсоход л ингээл хитэн тэрбум алдагдал гэл ингээл үздэг. Жишээлбэл бас штон түгэх станц байж болж байна. Тэрэн дээр жишээл хатлага төртвөл бас маш хэмжээний алдагдал үлээдэг. Тэгэхээр ер нь бол маш олон зүйлээс шалтгаалж байгаа. Тэгээд байр урагшилсан байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр бид нөгөө саяхнаас 21 онд яг үндсэн юу хууль нь батлагдаад тэгээ 23 онд журам нь батлагдаад тэгээд одоо явж байгаа. Тэнгүүд чинь бид нэр юмгүй байж байгаа юмтай болчих жоох. Тэгээ одоо дүрм журамтай болцсон. Хин рүү халтах уу, халтаж болохгүй юу мэддэг болцсон гэд юм нь гараад ирсэн учраас тэр бол айгүй өсөлт дэвшилттэй гэж харж байгаа. Одоо энэ нэр чинь алдахгүйгээр үргэлжлүүлээд юу одоо хөтлөж өгсөн бэ гэхлээр ер нь бол нөгөө C-level-ийн компаниудад тийм үүрэг олгож өгсөн. Тэрний юу гэхлээр компанид аюулгүй байдлын гэдэг юм төсөв тавь тусдаа. Тэ. Яг бүр банкны түвшний амар хамгаалахгүй маа гэхэд ядаж хүмүүсээ сурга тэ тогтмол сургаж гэдгээс эхлээд бусад төрлийн зөндөө юмнууд байгаа. Тэгээ аюулгүй байдал ч өөрөө айгүй комплекс ойлголт учраас бүрэн хамгаална гэдэг бол ер нь боломжгүй. Гэхдээ нэг 90% дээр ядаж барих хэрэгтэй байхгүй. Төр энд тэгэхээр ач холбогдол өгч байгаа. Одоо тэр кибер аюулгүй байдлын тухай хуулийг ярьж байна чи? Батлагдсан. Тийм, батлагдсан хуулийг ярьж байна гэсэн. Тэгэхээр төр бас энд ер нь бол ач холбогдол өгөөд эхэлсэн байна тий. Тийм. Одоо жишээлбэл төр болон одоо хувьчилж бүгднгийн ингэж бадж чадахгүй шүү дээ. Энэ байгаа одоо Монгол улс хитэн байгууллага байгаа. Тэгээ бүгднгийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Тэрийг нь тодорхой хэмжээнд хангуулах үүднээс нөгөө эрсдлийн үнэлгээ, penetration test буюу нэвтрлийн шалгалт гэдгийг яг тусгай юм зориулттай сертификейшн авцсан компаниудаар хийлгүүлнэ гэдэг юм тавьчихж байгаа. Нэг бас тэр хэд даалгавар өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэр хэд маань яг Монголд байгаа энэ компаниудаа ингэж
одоо тестлээд аюулгүй болгох хэрэгтэй гэсэн үг. За үүнээс гадна сая нөгөө нэг өнгөрсөн жил байсан баха. 3 CERT гэдэг байгууллага шинээр байгуулагдсан байна. Тэр нь болохоор Батлан байгууллагын CERT, National CERT буюу үндэсний CERT, тэгээд Public CERT гэдэг. За Public CERT маань хувийн хвшлийн байгууллагуудыг аюулгүй байдлыг нь хариуцж ажиллана. National нь болохоор төрийн байгууллага. За тэгээд нөгөө Батлан байгууллага болохоор нөгөө цэрэг болон одоо тагнуулд орж байгаа хүүхдүүдийг ихнээс нь жоохон байхаас нь маш сайн мэрэгчлэн болоход бэлтгэх гэсэн үг тийм. Тэнгүүд ч нөгөө нэг Public CERT гингүүд л одоо хувийн хвшлийн бүх компани л орно гэсэн үг шүү дээ. Тэр нь хадгалах төрчлөө Public CERT бэлэн байж байна. Өмнө нь бол team компани байгаагүй байхгүй. Энэ хадгалах төрчлөө хин рүү хандах юм мэдгүй те. Одоо бол хандах юм хүмүүстэй болцсон гэсэн үг. Тий. Тэр байгууллагууд нь би өөртөө сонсож байгаа юм чамаас сая сонслоо. Тэгээ энэ байгууллагууд нь юуны доор ажилтаа одоо цагдаагийн ерхий газар ч юм уу эсвэл Батлан амгалах яам ч юм уу тий. За яг энэ миний бодлоор бол юу болов гэж бодоод байгаа шүү дээ. Яг төрөөс гаргаж ингэж хуваарлсан гэж ойлгож байгаа. Тэгээ энд ажилтдаг хүмүүс нь одоо тэр мэрэгчлэтнүүд нь тэр өмнө уулзж ирсэн хангалттай үнэхээр чадвартай хүмүүс байдаг. Чадвартай хүмүүс байгаа. Тий. Яа одоо ч аюулгүй байдлын бүх хүмүүс мэдж байгаа. Тэнгүүд тэрэн дээр ингэсэн байхгүй. Ер нь бол нөгөө яг private юм ярих одоо public CERT дээр гэхэд одоо ингээд Монголд байгаа ингээд аюулгүй байдлын мэрэгчлүүдийг ранклж агаад эхнээс нь ингээд уулзаад за чи ингээд орох уу ийм юм нэгдэж байгаа маа Монгол улсын төлөө ингээд ажиллах боломж байна тий. Тэгээд ер нь дийлийнх нь тэгэл ажилтаа байгаа ш давхар. Тэнгүүд тийшээ ингээд орох гингүүд бас жоохон эрсдэлтэй. Одоо зарим нь ингээд гэрэмэрэтэй ч юм уу ингээд асуудалтай. Тэнгүүд тэрүүгээр шалгарч орж ирсэн хүмүүс гэхлээр ч мэдээж ур чадвар өндөр хүмүүс байгаа. Тэгээ үүнээс гадна одоо шинээр төгсөж байгаа дүүнэрийг бүгднийг ингээд бас илсүүлж байгаа. Тийм тэгээд маш хурдан сайн мэрэгчлэн болохын тулд нөгөө сургалтын байгууллагуудад шууд очиод за энд сурчих гэж сургаж байгаа. Тэр айгу таалагдчихж байгаа надад. Миний нэг юм яагаад ч юм ингээд төрийн ажил нэг цалин баг гэл хүмүүс тэгдэж шүү дээ. Тэгээд тэнгуут яг надад хамгийн түрүүнд бодогддог юм нь хакерийн одоо тэр аюулгүй байдлын мэрэгчлэтнүүд идэг байхгүй. Тэгээд тийм баг цалингаар хэрвээ үнэхээр баг цалин өгдөг бол тийм баг цалингаар одоо тийм амар чухал ажлыг яаж хийдэг юм болохоор тэгэхээр эдний үнэлгээ энэ шал өөр л байдаг хальтаа гэж би боддог байсан байхгүй. Тэр яг ер нь үнэлгээ нь бол өндөр гэж бодож байна. Над дээр чинь нөгөө нэг яг ийм төрийн байгууллагын болон хувийн хвшлийн бүх хүмүүс сургалтанд сууж инженерүүд сургалтанд суужсэн. Тэгэхэд бол тэр хүмүүсээс мэдээж ондоо үнэлэгдэж байгаа. Тэгжиж л тэр газараа тогтно шүү дээ. Тэгвэл хувийн хвшлийн энгийн компанид ороод ингээд ажиллах бүрэн боломж байгаа. Тэр чинь бас ингээд тодорхой хэмжээтэй ингээд эрсдэл гаргаж байгаа шүү дээ. Тий. За өчтөр чи санаж байгаа бол банкнууд сүрлээ, банкны системүүд одоо гацч мацаад тий. Зүгээр энүүгээрээ би юу гэж хэлэх гэсэн бэхээр Монголд ер нь хамгийн аюулгүй байдлаа сайн хангаж чадсан салбарууд нь юу вэ? Одоо жишээл за банк бол чи одоо манайхаар бол хамгийн л аюулгүй байдалтай хамгийн өндөр ашиглалт өгдөг байгууллагууд баг. Тэгэхээр араас нь яг өөрөн телефоных орж иж магадгүй Telmobicom тий. Өөр за энэ хоёр л энэ даа. Тэгээд нэмэлтээр гэвэл сүүлийн үед нөгөө банк бусууд бас зарим нь дийлийнх нь биш тий. Зарим нь ингээд бас анхаарах хэрэгтэй байна. Ягаад гэвэл нөгөө хувийн санхүүгийн мэдээллүүд байна. Хувийн мэдээллүүдс алдагдах хэрэгсэлтэй байна тий. Тэрийгээ бас ингээ хяндаг болсон байгаа даа. За тэгээд мэдээж одоо CERT-үүд өөрсдөө мэдээж тий. Аюулгүй байдлын байгууллагууд өөрсдөө маш сайн хамгаалж байгаа. Тэгээд ер нь энэ идэл байна дөө. Тэгээд ер нь банкнаас л бүгд үлгэрч жишээ авч явж байгаа. Банк бол ер нь олон ашигын дийлэнх хувийг нь өөрсдөө аюулгүй байдлаа зориулж байгаа. Дийлэнх. Угаасаач өөртөө нэлээд мөнгө олдог л та. Юу нэлж байгаа шүү дээ. За, окей. За, нэг ийм кейс болсон. Уул нь би яг тэр одоо үеэр чамааг уулна подкастт урьж оролцуулъя гэж бодсон боловч тааш амжаагүй. Одоо Монгол интернет гэдэг одоо хамгийн алдартай хэмнэлгүүдийн нэг зүйлсээр тооцогддог. Бүх хэрэглэгчдийн датаг, үйлчлүүлэгчдийн датаг алдсан тий. Хэдэн доллар зарж илаа да интернет дээр би мэдэхгүй. $400-800 илүү. Айгу хэмтхан зарж исэн. Тэгээд энэ кейсийг чиг судалж үзсэн үү? Юу болчихв? Тэгээд дээрэс нь тэр хүмүүсийн ерөн заяа Монгол хүмүүсийн дата үн цэнтэй юм уу? Би одоо яг нэг тийх асуугаад байгаа. Нэх амар үн цэнэгүй датагаа нэг сүртэй хамгаалах гал янз бүр болоодох шаардлага байгаа юу? Тэ. Энэ асуултанд чи яг гэж хариулах. За, эхнийх нь болохоор нөгөө ер нь $700 гэж санаж байна. Би бол тий. Гэхдээ ер нь би яг тэр инцидент дээр нь очиж ажиллаагүй учраас тэн дээр ч нөгөө нэг өөр хүмүүс ажиллаж байгаа, ажиллах хэвээр хүмүүс. Яг нөгөө халдлага болсон кейсийг нь сонсоход бол нэрийг нь сонсоход одоо ransomware халдлага төрсэн гэсэн шүү дээ. Тэрийг нь сонсоход бол нөгөө техникийн мэрэгчлэний үүднээс үзэхэд ransomware гэдэг халдлага ч өөрөө гаднаас дамжиж болно эсвэл дотоос сүлжээнд дамжина. Дотоос сүлжээнд дамжихдаа одоо ийм портуудаар дамжин те. Тэгээд маш өндөр эрх ашиглаж ийж халтдаг.
Тэрийг нь сонсоход л мэдээж нөгөө үндсэн системүүд нь эзлэгдсэн байгаа гэдгийг шууд ойлгочихж байгаа юм. Систем нь эзлэгдснэ гэдэг чинь нөгөө дата алдагдсан байна гэдэг нь угаасаа ойлгомжтой. Гэхдээ нөгөө 100% бас хактуулсан хэсэг гэдгийг өөртөө тайлбарласан үг шүү дээ. Ер нь бол ингээд алдагдсан кейсүүд гарсан гэдгийг бол яриад байгаа. Тэгээд хүмүүс нь ч хүртэл нэг ач холбогдол өгөхгүй л шүү дээ. Би датагаа алдчихлаа гэд нэг тийм орилж байгаа хүн бол нэг хараагүй. Гадаад дэс юм бол нэлээд юм болж байна. Монгол хүний датаны үнц нь ер нь хэр үнцэнтэй гэж бодож байна? Ер нь бол миний хувьд л үнцэнтэй гэж бодож байгаа шүү дээ. Хүмүүс өөрсдөө бол жоохон үнцэнэгүй болгооддаг. Одоо жишээлбэл маш энгийн халтлах гэж болохоор байхгүй. Аюулгүй хөдөлгөөний мэдлэггүй халтлах гэж болно. Нэг зарын одоо Facebook групп руу орлоо, доор нь бүх усны дугаар нь байж байгаа. Дугааруудыг нь би нэг лист үүсгэлээ, халтлах хийлээ болно. Зарим нь баг шууд тэгээ дугаар руу заавал халтлах хийх шаардлага байхгүй. Хичээ ингээд танд руу ингээд код ирсэн байгаа хэлээд өгөөч гэхэд шууд хэлээд өгчдөг хүмүүс байх. Тэгэхээр ийм байхад л ер нь айгу эрсдэл өндөр байгаа даа. Тэгэхээр уг нь бол дата бол маш үнцэнтэй. Тэрийг нэг хүний дата хэд бол зарагдахыг бол цаашаа хинч мэдэхгүй байхгүй. Тэгэхээр тэрийг хамгаалж явах хэрэгтэй. Уг нь бол зорилгоосоо хамаарч датаны үнцийг тодорхойлогдсон юм шиг байгаа. Тэгээ би бас өөрөө яг ингээд яагаад Монголын датаг гадны тэр амар том хакертна гэж боддог байсан байхгүй үнцэн нэг үгүй. Тэгсэн чинь би зүгээр яг интернет дээр маа нэг найз надад хэлжсэн. Энэ одоо ингээд ийм харшилтай гэдгийг нь хүртэл мэдэх нь өөрөө тэр дараа нь тэр хүн тэр харшилтай бүтээгдэхүүнийг нь одоо идүүлдэг ч юм уу тэг хүнсэнд нь хийх юм бол тэр бол амар том одоо юу зүйл байгаа сте гэл те. Тэнгүүд би за энэ бол зорилгоосоо хамаарч яг тухайн датаны үнц нь ер нь бол айгу тодорхойлох хэрэгтэй байна гэж бодсон юм. Тэгээд Facebook дээр нэг ингэдэж шүү дээ. Түрүүн чи нөгөө нэг амар амархан мэдээлэл алддаг гэдэг чи. Нэг юм блартцсан зураг оруулснаа Facebook-ийн пассвордыг комент хийчихээрээ тэгвэл энэ зураг харагдана гэхэд хүмүүс Facebook-ийн пассвордыг бүгд хэлчихсэн шүү дээ. Тэр бүр арай ингийн болгоод. Тийм. Гэтэ одоо ер нь хүмүүсийн хувийн мэдээлэлтэй хандлага хэр өөрчлөгдсөн? Одоо чиний анх одоо энэ салбар руу орж явах үе одоо үе хоёр. Мэдээж маш сайжирсан байгаа даа. Хүмүүс бол одоо энд одоо банкнот гэхэд л эхнээсээ тий цагдаагийн байгууллагууд хүртэл ингээл ятгацсан нэгтэлгээл аян өрнүүлээл тэнд хөрөнгө оруулалтыг ингээл явж байгаа. Гол юм зүгээр тэрэн дээр өгөхөөр комент нь юу гэхлээр тэн дээр нь дандаа жүжигчд тохиолчдаг. Тэр ер нь бол миний үзэхэд буруу гэж боддог. Тэр хүмүүс ч өөрсдөө тэрийг сайн мэдгүй хүмүүс байгаа байхгүй. Яг тэн дээр жүжиглж байгаа нь бол ингээ хүмүүс төрж байна. Гэхдээ тэрийг чинь ингээд одоо жүжиглэн тоглолт хийлээ яг хакер шиг л ажиллах байхгүй тий. Гэтэл тэр хүн бол бүр амар ийлтэй. Яг хакер шиг биш байгаа байхгүй тий. Нөгөө нэг кино гарсан шүү дээ Монголын хакертэй. Тэрэн шиг л байгаа байхгүй тий. Өө нэрээ юу? Яг саний асуултан дээр одоо бид нар үздэг Холливуудын кинонууд дээр гардаг. За Монголын кино биш үү? Холливуудын кинонууд дээр гардаг хакерууд биш үү тий. Хакер гэдэг хүний одоо дүр хэр бодиттой байдیں۔ Яг бодит байдлын хакеруудтай хэр ойрох юм. Одоо maybe хакерууд ингээд тойрцоод яг киног үзэж байхдаа инээхүү үгүй юу? Яг Холливуудын кинонууд л айгүй nice. Одоо жишээлбэл Mr. Robot гэдэг цувралгатай. Тэр жишээлбэл бас нэлээд бүр бодит байдал руу маш төгсөн гэж үздэг. Ер нь бусад цувралуудыг бол Who Am I гэж цуврал байна. Эдгээр маань бас nice. Яг би бас жоохон бахта хакер төсөөлдөг лсэн л та ингээд амар ингээд бүр жинги илүүдэлтэй тэгж пицца захиалал гэртээ ингээд амар компьютер те хийгээ сууждаг. Тэгээд ингээд харангууд дийлэн хакерууд ер нь хакер гэж мэдэгддэг юм л. Яг жинхэнэ хакер бол. Худлаа хакерууд ер нь бол өөрийгөө ингээд хакер. Бараг ир гаргалдаг. Харин тийм. Яг аюулгүй байдлын жоохон юм шунгуудаа шүү те. Өө энэ ингээд тэгдэг шөөмжлээл те. Яг жинхэнэ хакерууд бол чимээгүй сууждаг байхгүй ер нь бол. Тэгэл айл хэдийн халтлах хэцтэй. Тэгэл чимээгүй өөрийгөө нуух зорилготой. Дийлэнх нь ер нь тийм байдаг. Одоо энэ AI-ийн бүүмтэй холбоотойгоор одоо энэ хакер ч юм уу скамын шин төрлүүд гарч ирж байна уу? Чиний анзаарж байгаагаар одоо хамгийн амар ингээд дэлгэрэх гээд байгаа илүү их амар том хохирол учруулдаг шин одоо халдлагын төрлүүд гэх юм уу? Тийм. Байна уу? За, яг шууд санагдаж байгаагаар бол юу вэ? Deepfake. Буюу тухайн хүний болон нөгөө нэг зургийг нь ашиглаад хэмэл байхнаар сургангуудаа тэр voice-ийг нь холбоол видео хийчих байгаа байхгүй шүү. Автоматар. Тэр тэгэхээр чин тэр хүн ерөөс яриаггүй байхад ингээд бүр бодит юм шиг видео хийчих байгаа байхгүй. Тэр бол ингээд бас ирээдүйд бүр нэлээд бүүн болох байх гэж юу нь бол бодоод байгаа. Тэгээд бас хортой программын салбар бас байна. Одоо бид нэр лөө халтдаг бид нар ерөөсөө ганц ransomware-ыг нь мэддэг байхгүй. Бусад зөндөө төрөл байгаа. Тэднэр нь маш сайн хөгжиж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад технологийн шийдлүүд нь AI based болж их хүчээр болж байгаа гэх юм. Тэгээд тэгэхгүй бол нөгөөх нь бүр ухаалаг болоод эзлэх гэдэг шүү дээ. Тэгвэл нөгөө хүмүүс чинь продакта зарах гингүүт чинь одоо байгаа продакт нь ерөөсөө тэрийг нь хамгаалж чадахгүй байдаг байхгүй.
Одоо ингээд нэг халдлага хийдэг тал нь байна, хамгаалдаг тал нь байна. Энэ хоёрын хөгжил ер нь зэрэгцэж явж байгаа гэж бодож байна. Эсвэл энэ арай дээр яваад байна уу? Халдлага хийж байгаа нь урт тавьж байгаа. Урт тавьж байгаа. Яалтчгаа. Одоо жишээлбэл саяхан гэхэд л ингээд томоохон бидний ашигладаг камерны ч юм уу те цоргоо гарч байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг засах гэж 10 удаа хөлж байгаа байхгүй. Тэгэхэд л ингээд ерөөсөө л ингээд дандаа урд нь яваад байгаа. Хакерод ер нь л. Тэгмэд дараг те тэрийг засах гэж 10 хоног болно гэдгийг нь хакер нь мэдсэн л явж байгаа. Тийм гэсэн. Тэрийг ер нь ил зарлахгүй байж болохгүй хакерод. Тэгээ дийлэнх нөгөө нэг улс хоорондын Epic Group гэж нэрлэдэг. Тэр нь болохоор засгийн газрын дэмжлэгтэйгээр хадлах гэдэг. Ер нь бол team хакерод хэлж байгаа hacking group-ыг. За тэр группүүд нь ер нь бол улс нь ингээд даалгавар өгөөл тэр газрыг хактах тийм боломжтой байдаг. Тэнгүүд нөгөө нэг халдлага гэдэг зүйл чинь ерөөсөө л энэ за эзлэгчлээ компьютероор форматлж гэдэг юм биш байхгүй. Одоо сүүлийн тэр нөгөө сая ярьсан 1.5 тэрбум доллар гэдэг кейс ч юм байхгүй. Хойд Солонгос руу мөнгө нь очиж байгаа байхгүй. Хойд Солонгос чи юутай холбоотой байлаа гэдэг юм мэдэж байгаа цөмэн живсэг гээд тэрийг санхүүжүүлчих жоох гэж. Тэгээ хүмүүс тэрэн дээр айгүй их акцент өгж байгааг харагдсан. Зөвхөн тэр мэдээ гэхээс илүүтэйгээр тэр цөмэн живсэг рүү мөнгө ороод байна шүү дээ. Наад крипто exchange-с наатаа хүнээ баривчлаач гэсэн чинь API-ээр одоо 90 сурвалжлагтай явж байгаа тэр юм байна. Хакерууд өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хангадаг? Одоо жишээлбэл ингээд интернетийг хакерцсан одоо за тэр хувь хүн биш ах ингээд баг маг л ах те цаана. Тэгээ тэр хүмүүс бол одоо яг Монголд яг үнэхээр тэрийг шууд тэгж хийж чадах тийм левлийн хүмүүс нь байд юм уу? Эсвэл бүр тусдаа гадны баг байгаад байна уу? Тэгээд тэр талаар одоо Монгол ер нь хакерийн индустрид хамгийн амар тэргүүлж байгаа улс юу вэ? Яг хакер индустрид бол миний бодлоор Хойд Солонгос нэрнэгтэй байгаа. Тэгээ хоёрт Орос, тэгээ Хятад гэх мэтлэнгээр явах бах, тэгээ Америк гэдээ явах бах гэж бодож байна. Тэгээ Израильс нэлээ сайн. Одоо тэр интернет рүү халдсан халдлагыг Монгол левлийн хакерууд бол хийж чадах хангалттай. Миний бодлоор чадна гэж бодож байна. Тэр бол яг сонсоход бол дийлэнхтэй нөгөө нэг стандартаа хэрэгжүүлсэн ч гэсэн дийлэнх нөгөө нэг пинтесттэй байнгын сайжруулах хэрэгтэй юм хийгээгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин нөгөө нэг хамгаалтын эргэлүүр авч тавих те хөрөнгө оруулалтуудаа хийгээгүй. Тэг гинтийн юм шалгалт ороод ирсэн байна шүү дээ. Тэнгүүд одоо гинт тухаарал одоо яг нь тэр байгууллагатаа ингээд амар их мөнгө шаардлага үүсэж байгаа байхгүй. Өмнө нь ингээд бэлтгэгдсэн те айдад энэ хамгаалцсан байсан бол магадгүй тэр эрсдэл үүсэх интернетийн нэр хүнд унахгүй бах эрсдэл одоо боломж байсан байхгүй. Гэтэ тэд нэр тэр зүйл дээрээ ерөөсөө ингээд акцент өгөөгүй учраас ингээд одоо интернет рүү тийм халдлага болчлоо гэхэд одоо чинь хоёулынхаа түрүүний ярьсан нэг улсаас гаргасан тэр тусдаа public юу гэлээ. Тэр байгууллагаас одоо хамгаалтын юунуудыг нь хариуцж хийсэн гэсэн хийж байгаа гэсэн үг тусалж дэмжиж байгаа. Ер нь тийм гэж бодож байна. Хувийн хвшил учраас ер нь бол public sector очсон. За тэгвэл хакерууд одоо өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хангадаг? Яаж тэр одоо хакерууд бүр өөрийнхөө юу ч мэддэгдүүлэхгүй те. За өстө код нэм нь л ил үүдэг бахтай нэг нэр мэр нь бүр баг брэнд болсон. Багийнх нь нэр мэр нь хүртэл бүр амар юм ил үүдэг те. Өөрсдийнхөө мэдээллийг мэрэгдүүлэхгүй байх тэр яаж анхаардаг? За энэ дэр бол нөгөө нэг хакеруудын өөрсдийн зорилгоос хамаарна. Одоо зүгээр өөрийгөө сурчлах зорилготой хүмүүс байдаг л та. Халдаж орсноо нэр мэр үлдээчдэг тийм биш. Яг өндөр түвшний хакерууд гэвэл одоо саяны Space Bears гэдэг нэг интернет руу алдаг. Тэр бол нэг дундчийн түвшнийх. Дундаж түвшний хакерууд, жижиг дундын түвшний хакерууд гэсэн. Тэр хакерууд жишээлбэл ингээ бас нөгөө ransomware-дад мөнгө нэгж байгаа гэдэг чинь бас юм үйлдэлгээд байгаа байхгүй те. Тэгэнгүүт чи ер нь бол энэ Space Bears шиг иймэрхүү одоо багууд маш олон байгаа. Ер нь бол дэлхийд дахинд. Тэгээ тэр хүмүүс ер нь бол өөрсдөө яаж хамгаалж яах гэхлээр мэдээж халдаж чадчихна гэдэг чинь хамгаалнаа л гэсэн үг. Тэгэнгүүт шинэ гарч ирж байгаа манаас дүүнер байдаг. Тэд нэр ингээд жохон ингээд аюул хөдлөлийн мэдлэг сурчаад нөгөө Монгол вебсайтууд руу халтах гаддаг. Тэр ер нь бол айгу буруу. Яагаад вэ гэхлээр ер нь бол ард нь лог нь үлдчихэж байгаа. Тий. Код нь үлдэнэхээс илүү лог гэдэг зүйлийг бүртгэж авдаг. Тэгэхээр тэр зүйлийг бол үлдээж байгаа. Тэгэхээр тэр нь бас ингээд ярангуй зөндөө юм яригдана. Одоо лого хакер маань орж ирсний дараагаар өөрөө устгаас гар авчдаг ч юм уу тий. Бүр тусдаа систем, логин системтэй байвал тийшээ дахиж халдах шаардлага үүсдэг. Одоо тэр нь банк байгаад шүү дээ. Амар өндөр төлбөртэй авцсан. Дийлэнх байгууллагууд бол өөрсдөө лог дээр хадгалдаг. Нөгөө тэр веб сервер нь хактуулжангууд галгад өртдөг. Тэнгүүд нөгөө нэг бакап хаана авсан бэ гэсэн сервер дээрээ сервер нь яасан бэ гэсэн чинь хакт болсон гэдэг ч юм уу тийм асуудал үүсдэг шүү дээ. Окей. За би сая юу ярих чад нэг амар гой асуулт татсан чинь шууд тэрийг мартчихлаа. За одоо зүгээр за санджаагаас явчих. Одоо бид нар утас лаптоп гэдэг ер нь хувийн төхөөрөмжүүдэд одоо халдлагаас яаж хамгаалах вэ? Одоо жишээл бидний ашигладаг two factor authentication аппууд гэдэг шүү дээ. Тэд нар
factor-ыг ашиглах нь ер нь хэр safe юм. Two factor authentication app буюу одоо Microsoft болон Google Authenticator тэр нь маш сайн. Миний үднээс бол гэхдээ хүмүүс тэр зүйлдээ 100% найдчихдаг байхгүй. Facebook дээр ихэд two factor хийгээл болчихноо. Аюулгүй гэдэг тохирхон болчихно гэж ойлгодог. Яг энэ аюулгүй байдлын фичертэй зөндөө тохирхонууд байгаа. Үүнээс гадна хувь хүн өөрөө нууц үгээ хэрхэн авч явах вэ те? Тэр чин хамгийн гол зүйл байгаа байхгүй те. Тэрэн дээр баг. За тэгээд бас дийлэн их нөгөө нэг утас болон лаптоп халдлага төрсөд байгаа нэг жишээ юу гэхээр хүмүүс одоо Apple одоо жишээ шүү дээ. Гингүүд сайн гэж ойлгочдөг. Ерөөсөө өөр ойлголт байхгүй. Тэгвэл яг үүнд Apple руу чиглэсэн зөндөө товтлогоо хийж болно. Apple Linux одоо Windows ялангуяа Монголд бол Windows маш их ба бүгд халдлага төртөг эрсдэлтэй байдаг. Гэтэ чи аюулгүй байдал талаас нь ранклвал Linux за Microsoft Apple горыг ранклвал за миний бодлоор бол Windows нэгт гэж би зүгээр бодож байна. Хамгийн сайн. Тийм. Хүмүүс ер нь бол айгу муу гэж боддог. Гэтэ яг халтлага хийдэг хүний хувьд гэхэд Windows-ийн систем нь айгу төвөгтэй байдаг. Маш их бүтцтэй. За тэгээ хоёрт Apple орох байхгүй. Linux системийг сайн л тохируулахгүй бол ер нь бол бас жоохон эрсдэл байна. Тийм хүмүүс ер нь бол Linux яагаад Windows ашиглаад байгаа нэ гэдэг. Яг үүндээ бол бас ранкл бол хэцүү байдаг. Яг Linux системээр халтах, Windows руу халтах гингүүд чинь. Linux-ийнх чинь open source, Windows-ийнх чинь бол код нийл байхгүй. Одоо бид нар ингээд нэмэлтээр ийм app ашиглаад шүү дээ, two factor app. Тэгээд хакерууд өөрсдөө тийм ашигладаг өөр бидний мэдгүй тийм төлөвлөд байдаг өөрсдийнхөө мэдээллийг хамгаалахын тулд. Өөрсдөө ухсарч болно л доо тэр зүйлүүдээ. Тэгээ мэдээж бүр dark юмнууд байгаа. Жишээлбэл file share ихэд бид нар ингээд cloud transfer явуулдаг шүү дээ. Хакерууд ихэд шалгана anonymous тийм явуулдаг юм байдаг ч юм уу. За тэгээд чатлахтаа Telegram-аас гадна бүр юм имэйлээр шифрлэж дамжуулдаг юм ашигладаг ч юм. Иймэрхүү байдлаар явдаг. Яг энгийн хүний яг хараад ойлгохоор жоохон тиймэрхүү төвхтэй юмнуудыг ашигладаг. Тэрийг нөгөө нэг буцааж нөгөө тайлдаг буюу forensic шинжилгээ гэдэг ойлголт байдаг байхгүй. Тэр нь болохоор ингээд хакер халдлага тухайн байгууллага халдлага төрсөн шүү дээ. Тэгвэл тэрийг буцаагаад хакерыг нь барьж авах зорилготой гэсэн үг. Тэнгүүд тэр шинжилгээнд дээр тэр хүмүүсийн нөгөө харьцсан юм бүх юмыг нь хайж олдог юм л. Байгууллагын систем рүү одоо за жирийн одоо бүр байгууллагын одоо энгийн одоо юу гэдэг чинь нэг одоо e-commerce ажилладаг. Нэг дийлгүүр ч юм уу те. Эсвэл одоо за Shopee-цэг юм нэг явуучих те. Эднэр лөө ингээд халтах нь хэр амархан байдیں۔ Одоо жишээл тэгээ дээрэс нь одоо тэр байгууллагуудын ерөн зүгээр гаргадаг хамгийн нийтлэг алдаанууд нэг юу гэдэг. Ер нь одоо яг жишээ авч ярихад Shopee гэсэн шүү дээ. Одоо тэгэнгүүт чинь веб бол аппликейшн, мобайл app хоёр ба. Тэнгүүд тэдний дийлэнх гаргадаг алдаа юу гэхлээр нөгөө OTP код дээр айгүйх алдаатай юмнууд бичсэн байдаг. OTP код гэдэг нь яг юу вэ? Одоо username болон password шүү дээ нэвтрэх дарна. За тэгэнгүүт чинь өөр төхөөрөмж анхны удаа юм өөр төхөөрөмжөөс хандж ийн гэдэг нэг OTP код буюу нэг 4 оронтой код ч юм уу 6 оронтой код нэгтэн шүү дээ. Тэрийг нь хэлж байгаа гэсэн. Мессежээр ирдэг. Тэгээ мессежээр ирдэг. Тэр хэсэг дээр жишээлбэл мессежээр ирж байгаа гэдэг чинь нэг юм өөр тишгээ явчлаа шүү дээ. Хакер бас барихад хэцүү. Тэгтэл нөгөө систем дээр нь алдаа байж болно. Магадгүй 4 оронтой кодыг нь тааж болдог ч юм уу те. Одоо энэ хүн рүү явцсан кодыг нь систем дээр нь байдаг шүү дээ. Систем дээр нь ер нь бол тааж орно гэсэн brute force халдлах хийх ч юм уу. Тэрнээс хамгаалаагүй байвал хакер 4 оронтой код гэж 100000 хөвсөлт байхгүй. Хэдхэн минут л бол 1 минут ч хүрэхгүй баг. Ингээл системээ дуусч. Тэр дунд нь бүр амархан олдвол нөгөө 0 1 миг гэдэг дээр чинь бүр хурдан олдчихно гэсэн. Энэ дээр алдаатай байдаг. Тэр нь болохоор ер нь бол маш том кейс. Тэгээд бас нууц зүг сэргээх хэсэг гэдэг хэсгээс байдаг. Тэрэн дээр функцүүдтэй маш нөгөө хүн ашиглахад амархан болгочдөг байхгүй. Тэнгүүд чинь security нь муулчих. Тийм. 4 оронтой код жишээлбэл ингээл оронгууд нууц зүг нь 4 оронтой код. Тэгэхээр чинь бүх хүн дөрмийг нь мэдчихэж байгаа байхгүй тий. Тайлхад амар амарлч чинь. 8 болон түүнээс дээж тусгай тэмдгээ явчингууд чинь хакер нөхөрт төвхтэй болчихж байгаа байхгүй айгүй тий. Тэгээ бүр 10 хэдэн оронтойг бол заадаг. За боломжтой. Боломжтой гэхдээ айгүй төвхтэй. Тий. Гэхдээ бүр ингээд нэг хэдэн жил мэл шаардмаар гэсэн юм бас байгаад байдаг шүү дээ. Тий. Тэр болохоор жоохон фейк алгоритмаар явж байгаа. Яг жинхэнэ бодит кейс гэвэл серверийн тооцоолол те би энэчнээс яаж хэр хурцтайгаар тийшээ илгээх үү, тэр нь босож яаж хариу респонс ирэх үү гэдэг бүх юм тооцоологдно гэсэн үг. Одоо ингээл нэг юм кодер хүмүүсүүд ч одоо ингээл Java дээр бичнэ, те Python дээр бичнэ гэж байдаг шүү дээ. Хакеруудын яг ингээд нийтлэг шууд ингээд ажилтдаг тийм одоо юу гэдэг юм? Software tool байд юм. Яг програмчлал талдаа гэвэл Python мэдээж байна. Python дээр хүмүүс дандаа гоё бүтээдэг бол хакерууд нөгөө нэг тэрийг нь эвдэх зорилготойгоор
тийм зүйлүүдийг хийдэг. Аха. Гэтэ ингээд байгууллагууд руу халдахдаа ер нь том одоо бүр амар бест амар хакерууд гэж бодож байна. Бид нар бол өөрсдийнхөө ер нь баг хийцэн юм дээр л яад юм бэ те. Тийм гэсэн үг. Одоо өөр хүний юм дээр ихлээр чинь тэр хүний хийх гэж байгаа план чинь олон нийтэд тархаж шүү дээ. Тэгэхээр тэр ер нь хүмүүс дийлэнхтэй ер нь өөрсдийнхөө кастомайз төлөг ашигладаг. Аха. Тийм өөрсөндөө зориулж хөгжүүлсэн төлөгийг ашигладаг гэсэн үг шүү дээ. За. Одоо хамгийн за хүмүүстэй амар энгийн байх үднэс хамгийн ойлгомжтой хамгийн аюулгүй тийм мессежинг апп ямар апп байна? Одоо бидний за мессенжер бол юу яж магадгүй. Маа төрийн ажил чи Viber дээр явдаг шүү дээ. Viber юу аюулгүй төлөв мөн үү? За Viber бол би бол аюулгүй гэж хэлэхгүй ерөөсөн. Яагаад гэвэл Viber чинь хэдэн онд л хакт болчихсон бас. Тэгээд саяхан ч гэсэн цоорхоноо зөндөө үсчихсэн. Тэгээд одоо Viber-аар бүх юм дамжиж байгаа. Төрийн альбанях гэдэг чинь хувь үнэ датаноо зөндөө явж байгаа шүү дээ. Одоо ингээл нэг ихч зүгээр шууд Excel дээр за энэ сарын бүртгүүлсэн хүмүүс шүү гэл нөгөө явуулчихсан. Тэр нь хоёулаач байж байгаа үсэхгүй тий. Тэгтэл тэр дата бас алдах эрсдэлтэй байгаа. Хамгийн safe гэвэл ер нь бол одоогийн мэдхээр бол Telegram байна. Гэтэ өөр зөндөө нэртэй төлөв байдаг. Тэднэр нь нөгөө олон нийтэд тархаж чадаагүй. Жоо фейлдсэн гэх юм уу. Хамгийн тархсан нь одоо Telegram шүү дээ. Хамгийн их Монгол зэллээ яваад байгаа тий. Яагаад тэн дээр хийгээд байна гэдэг чинь нууцлалтай байгаа байхгүй гэж чинь. Тэгэхээр тэрийг яаж чадахгүй байгаа тий. Telegram бол одоо гайгүй гэж явж байгаа. Дараагийн нэг асуулт нь webcam байдэн шүү дээ тий. Одоо би лаптопныхон заяа энэ камерыг ер нь байнгын ингээд хааж явах хэрэгтэй гэж чи зөвлөх үү үгүй юу? Хааж явах хэрэгтэй. Хааж явах хэрэгтэй. Тий, хувь хүний дата одоо өөдөөс нь харахад л ингээд шууд профайл зураг мурах ч юм уу хүн заавал нөгөө олон нийт сошиал дээр зураг тавьдаггүй байж болно шүү дээ. Тэгтэл тэр хүний зургийг аваа. Тэгэхээр нөгөө хадлага төртөх бүрийн эрсдэлтэй л гэсэн үг. Тэгтээ амархан уу те? Үгүй тийм амархан болно. Зүгэр бэрх чинь ингэсэн байдаг шүү дээ. Тэр чинь учиртай байхгүй. Тэр хүн чинь мэдж байгаа аюулт IT-ийн мэдлэг байна шүү дээ. Тэгэхээр чинь би ч гэсэн хадлага төртөх эрсдэлтэй байна гэдэг мэдж байгаа байхгүй. Монгол одоо яг энэ салбарт мэдээллийн аюулгүй байдлын салбарт яг ингээд яг хин гэдэг нь мэрэхдэггүй ч юм уу те код нэмтэй ч юм уу те эсвэл яг нэг white hat hacker байж болно. Тийм одоо алдартай хүн чиний үлгэр жишээ авдаг хүн ямар хүн байна? Монголд уу? Тий, Монгол байгаа юу? За Монголд байхгүй. Гадаадд бол байгаа. Бүр 40 настай нэг ахад тэр амар сайн. Яагаад чи тэр хүнээс одоо үлгэр жишээ авах вэ? Ер нь зүгээр тийм хак яг тэр хүнтэй холбоотой түүх ч юм уу те эсвэл нэг тийм funny түүх эсвэл үнхээр гайхалтай түүх байна уу? Яа, за гайхалтай хин чинь. Ер нь бол хакеруудын хоорондоо өрсөлддөг вебсайт байдаг байхгүй. Hacked Box гэдэг дэлхийд баг сая гаруй хакеруудыг тэр платформ дээр өрсөлдүүлдэг. Тэр юун дээр номер 1 чигсдэг нэг хүн байдаг. Тэр үнийг айгуу шүтдэг. Тэр хүн өөрөө ил гарцсан уу те царай мараа. Тийм, тэр хүн ер нь бол ил байдаг. Тийм юм байна. Аха. Бүр их чиний ингээд нэг юм нөгөө талын хакер шүү дээ те буруу гарын гай. Тийм яг чиний мэддэг нэг гай байна. Яг тэр хүн бол яг сайн ч байж болно, муу ч байж болох юм байна. Snowden гэдэг юм ба, тий. Тэр хүн чинь нөгөө Америкийн тийм шүү дээ. Ном бичсэн кинон үргэлжлээд байдаг. Гараад ирсэн тий. Тэр одоо жишээлбэл хийсэн үйлдэл нь айгу этикгүй, гэхдээ олон нийт дэлхийд даяар бол айгу зөв юм хийсэн байгаа байхгүй тий. Тэр бас айгу хийсэн үйлдэл нь айгу найсаа. Тэрнээс биш яг халтлага, довтлогоог нь би тэр хүн мэдэхгүй шүү дээ. Яг олон нийт ил байдаггүй болохоор тэр яг нөгөө нэг inspire авдаг гэвэл тэр нөгөө нэг яриад байгаа. Snowden Hacked Box дээр номер 1 чигсдэг хүн байна. Окей. За. Яг энэ хүмүүс одоо жишээл ингээд улс ингээд өөрсдийн гэсэн одоо манай улс яг зөвхөн ингээд өөрсдийн манай улс өөр улс руу халдлах хийд юм. За одоо ер нь хийгдэхгүй байгаа байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр одоо ч манайх дөнгөж нөгөө сертүүд нь байгуулагдаад кибер цэргүүдээ ингэж бэлтгэж эхэлж шүү дээ. Бэлтгээд яг ингээд окей болчлоо гэвэл магадгүй. Тэ улс хоорондын мэдээлэл авах ч юм уу те. Ер нь бол одоо хятад ч юм уу Орос центр бол Элизээ өөрсдийн том багтаа байгаа те. Тэгээ Тэгээ манайх руу ер нь манай засгийн газар руу ч юм аа төрлөө ер нь хэрэг тийм кибер халдлагууд ирдэг юм бол чи тэрэн дээр ер нь мэдээлэлтэй байдаг. Яг нөгөө статистик наривчлсан бол байхгүй гэхдээ мэдээж маш хэрж байгаа. Яагаад гэвэл ер нь бол төрийн байгууллагууд системүүд маань яг нөгөө шудрах хэлэхэд бол айгүй муу байгаа. Угсаал нэг сайн гэж хэлж болохгүй шүү дээ. Угсаа муу нь бол муугаар байгаа. Тэгээ техникийн юм гэдэг чинь өөрөө муулаа шууд халдлага төртөх хэрэгсэл байдаг байхгүй. Ингээд мөнгөөр аргацаагаад ингээд одоо ахуулаар ч юм уу ингээд яваадаж болохгүй. Хизээ нэг өдөр орж ирлээ ерөөсө хурдахгүй гэсэгтэй. Тэгээ тэрэн дээр ер нь бол дандаа нэг хуучны системүүд ашигладаг. Тийм болохоор гадны хакер битгээл зүгээр л мэдлэггүй Монголд байгаа хакер ч гэсэн хийх боломжтой байна.
систем. Би зүгээр одоо хувьдаа нэг вебсайт хийх гэх тэр вебсайтны за тодорхой сервис үзүүлдэг тий. Тэгээ би тэр вебсайтныхаа аюулгүй байдлыг ер нь хангах гэх юм бол би хаашаа хандах хэрэгтэй. Одоо үйлчлэгээ авъя тий. Эсвэл өөр байгууллагууд тэрийг хамгаалуулъя гэдэг юм. За яг team сервис үзүүлдэг яг байгууллагыг бол сайн мэдгүй мэн. Гэхдээ зөвлөгөө авал хүмүүсээс бол авч болно. Одоо эхний ээлжинд тест хийлгүүлчих хэрэгтэй. Өөрөөсөө ингээ кодо бичнэ гэж хүн нэг алдаага хартдаг байхгүй. Тэнгүүд яг гаднаас нь нэг хакер идгээд тэр алдааг нь ашиглацдаг ч юм уу тийм мэдээгүй байхад нь. Тэнгүүд ийм алдаа байна шүү. Тэрийг тайлан болгоод өгч гэсэн үг. Тэнгүүд нөгөө харлаа би энэ дээр алдсан байсан юм биш. Энийг яаж цацах вэ гингүүд хакер нь хэлээд өгч гэсэн үг. Тийм шалгах гэж гэсэн үг. Ингэж би өөрөө зүгээр код мод ямар ч мэрэгжилгүй зүгээр нэг хідэн оюутан дүнрээрээ нэг веб хийлгүүлсэн заяа. Тэгэх юм бол яг энэ чиглэлийн тэр нөгөө тайлан бичиж өгдөг ч юм уу тэр ревю хийж өгдөг тэр хак одоо хүмүүсээ би хаанаас болох. Тийм хүмүүс гэвэл ер нь бол нээлттэй ил бол байхгүй л тий. Тэр хүмүүсийг нь холбож л өгөх байх. Монголд бол тэгээд холбоо нэтворкоор. Тэр хүмүүс яагаад ил гардаг юм? Тэр хүмүүстэй тим ажил хийх нь бас ашигтай юм шиг. Тэг ууг нь ашигтай л да. Гэхдээ тэр нь нөгөө Монгол улсын нөгөө хууль журмаараа заавал ийм сертификаттай ийм гэдэг юм шаардчихдаг. Одоо жишээлбэл чам руу хандвал болох уу? Болно. Чи тим сервис үзүүлж болох нь болно тий. Nice. Окей. За хоёлаа ер нь ярилцаа 44 минут болсон байна. Өөр ер нь улс үндэстнүүд одоо яг бүрийн бүтэхгүй гарууд бол бүгд dark web дээр л байгаа те контакт мантакт. Тэгээ тэр хүмүүстэй холбогдъё гэхээр бас амар нарийн шугамараас холбогдчихийж тэгээ тэр хүмүүсийнхаа мэдээллийг бүрэн авч чадахгүй нэл тэр хүмүүсийг ашиглана гэсэн үг шүү дээ те. За Монголд биш. Ер нь зүгээр дэлхийд одоо чиний харж байгаа дараагийн 10 жилд хамгийн том ер нь гарч магадгүй тийм халдлага юу гэж болох вэ? Одоо жишээлбэл энэ төлийг ашиглаад тийм том хохирол үүсүүлэх юм нэг эрсдэлтэй ч юм уу те. Эсвэл аливаа улсын ер нь дид бүтцүүд нь шууд халдчихвал амар том хохирол үүсүүлэх боломжтой байдаг гэдэг ч юм уу. Тэрэн дээр харж байгаа. Миний зүгээс угаасаа ер нь ингээд судалгаа өдрөлгөл хийж байгаа шүү дээ. Тэгэхэд бол нөгөө одоо AI гэхээс илүүтэйгээр одоо нэг зүйл байгаад. Тэр бол шууд хүний амьдрал нөлөөлнө. Тэр юу гэхээр өвти гэдэг нь operation технологи. Одоо манай цахилгаан станц. Яа. За энэ бол шууд хүний амьдралд нөлөөлнө гэсэн үг. Тэр кейстэй холбоотой нэг Stuxnet гэдэг бас халдлага төрсэн жишээ байдаг. Тэгээд бас сайхан нөгөө Орос Украины дайнтай холбоотой бас тийм халдлага бас хийгдсэн. Жишээлбэл нөгөө нэг одоо Орос Украин хоорондоо ингээд киберд эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Украиных болохоор ингээд бэлтгэлгүй байсан. Оросууд шууд халтаад сервисүүдээ нуунгаахтай бодит байдлаар давталгаа хийсэн чинь хүмүүс метро руу орсон. Метрон дотор орохоос өмнө хоол хүнс аав штэ. ATM уншуулах гэж байхгүй. Халдаад төрчихсөн гэдэг нь тэгээд үргэлжлүүлээд нөгөө машинда колонкоос бензин авах гэсэн чинь бас бензинийг нөгөө шатуун төгөх станцын системийг хактсан байдаг ч юм. Энэ шууд хүний амьдралаар нөлөөлөд байгаа байхгүй. Магадгүй вебсайт хактуулаа хакд байг хүний амьдралд нэг нөлөөлөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр өвти IoT гэж зүйл байгаа. Одоо ухаалаг цаг, ухаалаг бүх зүйл одоо сүүлийн үед манай монголчууд бас нэлээд болчихчихлээ нөгөө ухаалаг байшинд амьдардаг болсон байна. Тэгэхээр тэрэн дээр байшин байна гэдэг чинь тусдаа юм систем байгаа IoT gateway гэдэг юм байна. Тэр gateway руу шиглэн давталгаа байвал магадгүй температурыг гинт амар халаадаг ч юм уу те. Эсвэл ус нь гинт амар халддаг ч юм уу. Гэртээ байгаагүй үед нь ингээд системүүд нь ажиллаад гэрийг нь шатах ч юм уу. Маш өндөр өрсөлдөл байгаа. Одоо тэгэл бүх юм чинь тийшээ чиглэж штэ тий. Харин. Тэгэхээр нөгөө нэг ямар кино үзэж илээ? Upgrade гэдэг кино үзэж илээ. Яалаа нөгөө нэг нугсанд нэг юм чип суулгаал тэгээ шууд нөгөө нэг алхах боломжгүй ямар ч мэдрэлгүй болцсон бие ингээ шууд өдөрддөг болчихсон. Тэгэхээр тэр нь AI-тай тэр хүнийг зодох юм бол амар зодж моддаг мэрэгчлээ биш юм шин тий. Тэсний тэр хүн аяг бодит амьдрал дээр болохоо дандаа механик машин унах айгу дуртай. Ч юм уу тий. Чиний анзаарж байгаа ирээдүйд юу нэг буцаад нэг юм механик хэрэглээ нэмэгдэх болоо. Чи ихтэй өөрөө тийм хэрэглээтэй болж чадах уу? Жишээл яг бүрэн цахилгаан биш унахгүй ч юм уу тий. Чадах. Угаасаа ер нь тэгэл халдлага төртөхгүй нэг нэг Nokia барих гэдэг ч юм уу. Тэрнээс хэлсэн нөгөө BlackBerry гэдэг дээр үд туцаадаг хэвчтэй. Тэгээ нөгөө Lucy-гийн кино тэгээ тэрэн шиг одоо жишээлбэл зүгээр ингээл ингээд шууд халдлага хийж мэдэг болохыг үүсэхгүй шүү дээ. Ирээдүйд ер нь л одоо бол ингээд системүүд ингээд халдлага төртөж जैन. Тэгвэл одоо шууд химэл оюун ухаанаар шин төрлийн цорхоо гаргах гэдэг юм. Тэгчингүүд нөгөө хүн зохиох шаардлагагүй химэл оюухан гаргаад пак халт. Тэгээд явуулчих болно гэсэн. Бүр тийм өндөр өрсөлдчихсэн байгаа. Гэтэ одоохондоо яг аюулгүй байдлын салбар руу нэг авир нөлөөлөх байна. Кодингийн салбар руу нөлөөлөд эхэлсэн. Дилинг компаниуд ажилчдаа халангуудаа нөгөө тийм шүү дээ. AI-аар тий. Шууд ажилуулад байгаа. Тэр бол бүр маш том кейс байна. Аюулгүй байдал дээр гिचингүүд нөгөө легал болчихж байгаа. Та юу буруу зорилготой масаагаад байна гिचингүүдсэн заавал аюулгүй мэрэгчлэлтэй болчихж байгаа байхгүй.
Nice. За одоо жишээл чиний төрнөөс өвти гэдэг operation технологи руу шууд халтах нь бол амар том эрсдэлч болж байгаа. Одоо жишээл Монголд тэ өвлийн үед цахилгаан станц унтраагаа ичвэл тэгэл хөлдлөөл гэсэн үг шүү дээ. Хөлдлөөл гэсэн үг шүү дээ. Дулааны цахилгаан станц байхгүй л тэгээ. Тэгэхээр тэр чиглэлийн хамгаалтыг манайх одоо хэр яад юм бол доо. Яг тэр талын би нэг ганц 2 хон төсөл хийж исэн юм байна. Яг энэ 5 жилийн хугацаанд. Тэгэхэд бол тийм бас сайн байгаагүй. Мэдээж банк шиг тийм бол сайн биш. Гэхдээ физик хамгаалалт бол дэжгүй. Нэгээс нэг үүдээс орох гэсэн үсгээр бол маш сайн шалгадаг. Мэдээ түрээнд тусгай хамгаалалттай учраас гол юм дотоод тос шүү дээ. Тэрийг магадгүй яаж хийж байгаа л хакер дотор нь орчих юм бол дотроос нь гадагшаа халтлах ч юм уу. Дамжуулах, мэдээлэл задруулах эрсдэл бас бүрэн байна. Тий, окей. За сүүлийн асуулт. За ялгууны ер нь next 5 жил яг юу руу чиглэж ажиллая гэж бодож байна. Одоо чиний YouTube-ээр контент хийдэг тий. YouTube дээр арай өөр план бас байгаа юу? Эсвэл ер нь чиний дараагийн зорилго чинь яг юу вэ? Аль чиглэл рүүгээ илүү одоо хөгжүүл эсвэл карьер хөрье гэж боддог ч юм уу тий. Магадгүй мөрөөдлийн компани, эсвэл мөрөөдлийн газар. Би бол яг угаасаа нэг жоохон бахасаал Microsoft, Google эдэргээл угаасаа төсөөлдөг гэсэн шүү дээ. Мэдээж тэнд ер нь бол гэхээс илүү бас аюулгүй байдлын талын чиглэлийн гадаадын компанид ажиллах сонирхол байгаад байгаа. Эхний яг ажил карьер өвдгөөл хоёр дахь YouTube-ийн карьер өвдгөөл угаасаа яг тийм хүмүүсийн юм хүсэл байгаа. Тийм од контент дутаад байгаа. Жишээлбэл хинч одоо өмнө нь webcam хактах талаар YouTube контент оруулж байгааг байхгүй тий. Тэгэхэд тэрийг нь ингээд эдгийг нь тааруулаад юмнуудыг бүлүүртэд те ингэж хийхгүй ямар ч халтчдаг юм байна гэдгийг нь харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол монголчууд ч ингэж юм монгол хакерууд худлаа гарууд гэдэг байхгүй. Ил гарч ирэхгүй ш тэр хүмүүс ч те. Тэрийг бас хөгжүүлээд хүмүүст нөгөө энгийн контентуудыг маш их хүргэх. Нэгээс нэ entertainment болон нөгөө мэдлэг хоёр урлагийн бэкграунд бэкграундыг хослуулахгүй бол яг 100% нөгөө юм ярингот хүмүүс ч нойр нүр юмт. Яг нөгөө миний контент урд нь ингээ заав суугаад бичиж ойлгодог тийм хийчүүл үзэхгүй. Хаач хизээч ямар ч үед үзэж болохоор тийм хийх хэрэгтэй ер нь бол тэгж зарж байгаа. Тэгээд бас програмчлалын хэлний хичээлүүдээ бас жоох эрчимжүүлэх гэж бодож байгаа. C++, Python гэдэг. Тэрийг оруулна гэдэг төлөвлөгөө байна. Тэгээд 3 дахь нь болохоор нөгөө community-ийн хувьд байна. Одоо манай энэ лого байгаа шүү дээ. Mazala гэх community байгаа. Тэр маань бол одоо ингээд өмнөх үеэ бодвол бүр маш өссөн дивжиж байгаа. Жишээлбэл бидэд өмнө жил Black Hat гэдэг дэлхийд одоо номер 1 гэж хэлж бараг л болохоор маш олон хакерууд өрсөлддөг. Сауди Арабид болдог тэмцээнд оролцоод ирсэн амжилттай. Тэгээд тэр тэмцээнд оролцсон гэдэг маань өмнө нь бид тэр байтугай бүр гадшаач тэмцээнд орж үзег байхгүй. Тэгтэл ингээд Орос руу тэмцээнд ороод тэгснэ одоо цаашаага Сауди Араб одоо саяхан манай дүүнер Франц руу тэмцээнд орно гэж байгаа жишээ нь. Нээлттэй ингээд даяар шатаг байхгүй те. Бидэд ингээд өмнө нь ингээд за наад чинь амар л хакерууд ордог дөө гэд бодож байгаа. Одоо бол бүр qualifier шаттай. Тэнд тэнцээд final руу нөрөлгаар явж байгаа байхгүй бүр. Тим их хүртэл болж байгаа. Тэгэхээр тэр community руугаа чиглэсэн гоё үйл ажиллагаануудс явуулъя гэж бодож байгаа. Тэгээд Монголд бас нэг харуулцан гэх тэмцээн байдаг. Тэр болохоор Монголын тэр ихтэй ингээд зохион байгуулалт байгууллагаас хамаараад арай өөр яагаад гэх шиг үнтэй спонсор байгууллагаас хамаараад. Гэтэ яг зүгээр нийтлэг ашигладаг өнгө нь харуулсан. Тий. Нэр нь бол брендинг нь харуулсан. Тэгээд тэр жилийнх нь нөгөө нэг яг хин лид хийж авч явах компани нь өөр байгаад ддаг заримдаа. Тэгэнгүүт тэр бас кейс дээр шинэлэг гоё юмнууд бидэд оруулж ирэх сонирхолтой. Жишээлбэл одоо e-спортыг чинь хүн болгон амар үздэг шүү дээ. Гэтэл хакеруудын тэмцээнийг үздэг байхгүй нэ. Уусаа амар нууцлагдмал явдаг те. Тэрийг жишээлбэл бас гоё болгож болно. Ингээд бүр ийм лайв стримээр харуулдаг. Тий, хоёулаа хоёр тал сууж байгаа нийт нэвтрэх нь хинийгээ яг халтах уу. Тий, нэг энд гол нэг системтэй тий хоёр талаас хакер төрүүлж орсон нь ялдаг ч юм уу. Тий, тэр системээр халтаж ороод тэгээд ялаал бүр амар хөгжөөнд дэмжигчтэй болгодог ч юм. Тийм байдлаар гоё entertainment болгох гэдэг бас хүсэл мөрөөдөл бас. Олон улс төр нь гэхдээ тэр нэг үнэхээр тийм болцсон уу? Ер нь entertainment тал руугаа. Ер нь сая Сауди Араб руу ороход бас нэлээд хөөрхөн болж илээ. Бүр нэлээд entertainment бүр ингээд ачааны том машин тавьцаа тэрийг халтаж байгаа байхгүй. Car hacking гэдэг хэсэгтэр. Тэгээ дроноос hacking байсан. Одоо ер нь бол бараг л бүх технологи тэгээд hacking гэж залгацсан. Тийм та бүр юм онгоцны бараг юм буудлаад штэ. Тэрийг бүхэлд нь ингээд hacking-ээр тохижуулсан юм шиг. Тийм том. Харин тэгж гоё. Сауди Араб угаасаа яг технологи, e-спорт тэр чиглэлийг үнэхээр ирээдүй гэж хараад тийшээ бүр сая сүүлийн 2-3 жил хугацаанд бүр амар мөнгө ажиллаа тий. Айгу мөнгө зардаг юм лээ тэр хүмүүс чинь. За nice. Би тэр нэг юм асуух. Одоо нэг юм хамгийн нийтлэг яваад байгаа нь
Одоо ч гэсэн хүмүүсийн юу яагаад гэж байна. Утас руу нэг юм олон улсын дугаараас залгадаг. Амар урт ингээд дугаараас. Тэнгүүд буцаагаад хүмүүс авдаг ч юм эсвэл буцаагаа залгачдаг ч юм уу тий. Тэр тохиолдолд бас өөрийнхөө мэдээлэл бүх юмыг алдах боломжтой юу зүгээр. За миний яг туршлагаас авч үзэхэд тэр болохоор spoofing гэдэг төрлийн халдсан байдаг бас. Тэрний яадаг вэ гэхээр гадаад дугаараас нэгдүгээр залгаад scam хийж болно нэгдүгээр зорилго нь. Үгүй гэвэл хин нэгний дугаарыг ашиглаж хин рүү залгах боломжтой. Миний дугаарыг ашиглаад тань руу ч юм уу залгах боломжтой гэсэн үг. Зөв. Тийм үйлчлэгээ жишээлбэл одоо нэг 3-4-3-аас $5 үнэлгээтэй байдаг. Зүгээр л зах зээл дээр $5-оор тэрийг худалдаж аваад хэдүүлээ дурын дугаараасаа хин нэгэн рүү залгах ч юм уу тийм бас. Тэгээд би өөрөө ярьж болно гэсэн үг юм биш үү? Вау. Тэгтээ тэрийг ингээ нэг удаагийн тохиолдол юм эсвэл зүгээр $5-аар би лайфтайм хүн нэг удаагийн нэг. Тэр нэг 3 залгах хэрэгтэй гэдэгчлөө. Мессежс бичиж болдог санагдчих. Тэр нэг аяг хөгжөөд. Тэр бүх юм dark web мэтэр дээр л байгаа юу тий. Тэр сервисүүд. Гэхдээ ингээ dark web руу орох нь өөрөө ингээ бас өөрөө өөрийгөө аюултай байдалд оруулж байгаа хэлбэрээс тий. Одоо dark web гэдэг чинь ерөөсөө л та одоо энгийн хүн төсөөлөхөд зүгээр л битүү хакертай харанхуй өрөөнд та орж ирэл гэсэн үг байна. Тэгэхээр та бас өөрөө харанхуй болж орох хэрэгтэй байна. Тэгэхээр өөрийгөө нууцлж орох хэрэгтэй. Нэгээс нь урдаа баг зүгээд орох хэрэгтэй. Ерөөсөө хин нэгэн гэдэг тэр царай байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрийг нууцлахын тулд маш олон зүйл мэдээж хэрэгтэн. Дан ганц браузер ашиглаад орчихгүй те. Өөрийгөө нууцлана гэдэг чинь тэгээд ингээл Mac-ыг солиох те. Энэ төхөөрөмж ядчил coffee shop орох өөрийнх нь гэрийнхэн wifi орчихлоо шүү дээ. Баригдана гэсэн үг тэрэн дээр. Маш их. Гэхдээ ингээд ялчгүй одоо хоёлаа ингээд орж болохгүй тэгж болохгүй гэх юм бол нэг импактгүй шүү дээ. Яг л хоёлоо өөрсдөө нөгөө талын сайд дээр бас байж үтсэн учраас тий. Ямар бид нар ч нэг хүүхэд байхдаа айгуу сонирхол ингээл яаж байгаа юм бол тэгж байгаа юм бол гээл тий. Тэгдэг. За тэгээд юу чи юун дээр wifi дээр төрөө нэг яасан чи манайх нэвтэж болно гэдгсэн шүү дээ. Тэгэхээр чам дээр зүгээр хэр их гоцоо шаардлагатай. Ер нь бол нууц үгийн юунаас хамаарна. Тэ танахыг яаж халтах уу гэдэг. Нууц үгээс хамаарад хугацаанд тодорхойлогдно гэсэн үг тийм. Эхний олох нь бол амархан. Нууц үгээ тайлах хугацаа л байгаа. Гэтэ би тэр олох юм авчаа танахаас гараа явцсан ч болно. Тэгээ гэртээ ярьж байгаа. Гэтэ сайхан тэр нууц үгийг нь олчоод дараа нь эрэхтээ үүдэнд чинь байж байгаа л байжлаас ч орчихно гэсэн үг. Яа. Харт. За окей. Би ялгуунтай холбоотой бүх хэрэгтэй мэдээлэлтэй түрүүний Mazala community болон бусад ялгууны YouTube channel-тай холбоотой мэдээллүүдийг бүгдийг description-дээр оруулж. Тэгэхээр та хэд маань бас асуух зүйл байх юм бол шууд ялгуун руу холбогдож болно. Түрүүний миний бас нэг гой санагдсан юм нь юу вэ гэхээр янз бүрийн өөрийн хувийн одоо байгууллагуудынхаа аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө ч юм уу те тайлан мэдээлэлтэй тэрийг ревю хийх юм бол бас ялгуун руу холбогдож болох юм биш үү guys. Тэгээд би хэрэгтэй мэдээлэл бүгд description-д тавьчих. Тэгээд энэ удаагийн урилгыг хүлээж авч оролцсон ялгуунд маш их баярлалаа. Айгуу сонирхолтой подкаст боллоо. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.